Сайн байна уу? Comment bot-ыг үндсэн app болгож тохируулах заавартай танилццгаая. Үүнийг зөвхөн браузер ашиглаж тохируулах боломжтой. Утсан дээрээ аппликейшн ашиглаж тохируулах боломжгүй гэсэн үг. Та өөрийн facebook.com-оор орж пэйж рүүгээ нэвтэж орсон бол баруун дээр байрлах өөрийн аватар дээр дарцгаая. Гарч хэрэгцснээс Settings and Privacy-г дараад Settings сонголтыг дарж өгнө. Зүүн талд байрлах цэснээс доошоо гүйлгээд Page Setup гэсэн сонголтыг дарцгаая. Гарч ирсэн хэсгээс Advanced Message-ийг дарж өгье. Энд таны холбогдсон аппликейшнууд харагдах болно. За, Comment bot-ыг миний Edit төвчлөр дээр даръя. Take Control of Conversation гэсэн хэсгийг хасаацгаая. Асаасан бол Save төвчлөрөө дарж хадгалцгаая. Өмнөх цэс рүүгээ буцацгаая. Зүүн дээр байрлах төвчлөрийг дарж. Дараа нь Messenger Conversation Routing дээр дарцгаая. Хамгийн дээр байрлах Default Routing app дээр үндсэн аппликейшнаа сонгож өгцгөөе. Setup төвчлөрийг даръя. Get Start дээр даръя. Content төвчлөрөө дараад энд аппликейшнаа сонгож өгнө. За, дээр нь дараад Comment bot-ыг минь сонгож өгье. Сонгоод өгсөн бол Continue дарж хадгалцгаая. Ингээд амжилттай аппликейшнаа үндсэн аппликейшн болгож өглөө. Анхаарал тавьсанд баярлалаа.